За өчигдөр Монгол Улсын ерөнхий сайдад энэ хүү бичгийг гардуулсан яг чуулганы үеэр ил тод нээлттэй. За тэгээ гишүүний баланкн дээр учир энэ бас нээлттэй байдаг зүйл юм шүү. Тэгэхээр та бүхэн бас энийг хараад танилцж болно. Гэхдээ би бас нийт нь агуулгыг нь хэлчихье. За Монгол Ардын намын бүлгийн 30 гишүүн гарын үсгийг зурж ив нэгдэлт гишүүн оролцооны зарчмыг хангах ийм одоо шаардлага. 3 агуулгын хувьд бол эхнийх нь бол тэгш оролцоог тэгээ дотоод арчлын зарчмыг бас хангаж энэ хүү засгийн газрын бүрэлдэхүүнээ одоо Монгол Улсын ерөнхий сайдын бүрийн эрхийн дагуу өөрөө бүрэлдэхүүнээ оруулж ирэхдээ энийг одоо анхаараарай гэж байгаа. За яагаад ингэж вэ гэхээр улсын хурлын одоо олонх болсон Монгол Ардын намын зүгээс одоо нэр дэвшүүлсэн Монгол Улсын ерөнхий сайд байгаа. Монгол Ардын намын бүлгийн 68 гишүүний 39 нь бол шинээр сонгогдсон. За тойрогт нэр дэвшигчдийн 50% нь бол шинээр нэр дэвшиж исэн. Бид нар яг олон нийтийн одоо бас хүлээлтэд хүрсэн гэж үзхүүц ийм нийгмийн мэрэгчлэнүүдийг жигсаалтанд оруулсан. Энэ өөрөө маш том шинжилэл шүү дээ, тийм. Тэгэхээр энэ шинжилгээг бас цаашдаа анзаараасай. Тэгээ хамгийн гол нь Монгол Улсын их хурлын гишүүн байна гэдэг бол үндсэн хуулиндаа ямар ч хэлбэрээр сонгогдсон жигсаалтаар байна уу, тойргоор байна уу, хэдэн удаа сонгогдсон байна уу ялгаагүй яг л Монгол Улсын их хурлын гишүүн. Тэгэхээр энийг харгалзаж үзсэн ялгуурлгүй байдлаар одоо хандаж хамгийн гол нь бас мэрэгжлийн ур чадварыг харгалзаж засгийн газраа бүрэлдүүлээрэй гэж байгаа. За хоёр дахь шаардлага нь болохоор гендрийн эрхтгч байдлыг хангах. За энэ бол гендрийн тухай хууль, улс төрийн намын тухай хууль гэх мэтлэн зүйлсүүдийг одоо харгалзаж яг хуулиараа бол 15% байх ёстой засгийн газрын бүрэлдэхүүн. За өмнөх засгийн газар бол энд хүрч чадаагүй. 3 эмэгтэй сайд байсан. 15% босгоод авч чадаагүй. Гэхдээ бид энд одоо сайд нарын тоо гэхээсээ илүүтэйгээр ер нь 30%-ийг барих нь зүйтэй гэсэн энэ бодлогыг одоо гаргаж байгаа. Баасан жаргал гишүүн маань энэ дээр бас нэлээд манлайлж байгаа та бүхэн мэдж байгаа бах. За яагаад энийг ярьж байна вэ гэхээр ер нь одоо судалгаагаар ч ихсэн харагддаг эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх тусам шийдвэр гаргах төвшин нэмэгдэх тусам одоо тэдгээр шийдвэрүүд нь илүү нийгэм дээлтэй байдаг. Тэгэхээр энэ засгийн газрын бодлогууд нь илүү зөв байгаасаа, оновчтой байгаасаа, доктортой байгаасаа гэдэг үүднээс энийг бол агуулгын хувьд хүндэж байгаа. За гурав дахь нь бол одоо улс төрийн легитим байдлаа хадгалах. За Монгол Улсын ерөнхий сайд маань одоо нөгөө бидний ярьдгаар дан дээлтэй одоо ерөнхий сайд байгаа. Тийм учраас одоо энэ 126 болгосон өөрийнх нь манлаасан бас нэгэн одоо шалтгаан нь бол энэ легитим чанарыг мэрэгчлэтнүүдийг оруулж иржтэй энэ салбаруудыг удирдах гих мэтлийн ийм бас шалтгаануудын нэг нь байх гэж үзэж байгаа. Тэгэхээр яг үүний дагуу бас дандаа улсын хурлын гишүүдээс бүртгэн зүйтэй гэсэн. Та бүхний энэ шаардлага чинь өөрөө засгийн газрын доктортой байдал нөлөөлж байгаа, сөргөөр нөлөөлж байгаа үйл гэж харагдахгүй юу? Нөгөө талдаа ер нь бол ерөнхий сайд засгийн газраа бүрдүүлэх нэмэлтийн өөрчлөлтөөр ороос одоо өөрийнх нь бүрийн эрх шүү дээ. Нэрчтэй бас ерөнхий сайдын бүрийн эрхэд бас халдж байгаа асуудал харагдаад байна л да. Энэ бол та бүхэн нөө бичгтээ нээлттэй байгаа учраас танилцуул Монгол Ардын намын удирдах зөвлөлд Монгол Ардын намын бүлгийн гишүүд хүргэж байгаа. За өмнө нь ч би хэлэхдээ одоо саяч би дуулцаж хэлэхдээ Монгол өнцгтөр би одоо чуулган дээр нээлттэй хэлсэн Монгол Улсын ерөнхий сайдын бүрийн эрхийн асуудлаа улсын хурал дахь олонх суудал авснаа Монгол Ардын намын нэр дэвшигчээ. Тийм учраас удирдах зөвлөлд Монгол Ардын намын бүлгийн гишүүд үүнийг хүргэж байгаа. Энэний эцсийн зорилго бол Монгол Улсын засгийн газар чадварлаг, тогтвортой ийм бэжэж Монгол Улсын одоо хөгжил урагшлаасай. Тэгэхгүй бол одоо сая бид ер нь бол санал солилцлоо. Энэ бичгийн хүрээнд санал солилцож бараг бүх гишүүд өөрсдөө саналаа хэллээ. Энэ дээр 30 одоо гишүүн гарын үсэг зурсан. Зарим нь бас одоо ордон дотор байхгүй байна. Гинт бас цаг товлогдсон учраас 20 гишүүн яг уулзлаа. За ер нь бол би гишүүдтэй уулзаж явсан нэг 40-од гишүүдийн бол ив санааны нэгдэл байгаа. За ингээд нэг гишүүн бол хэлж байхдаа ингээд зөвхөн ерөнхий сайд нь солигдоод тэгэл засгийн газрын сайд нь үлдээд байдаг ийм юм руу орох үедээ гэж. За одоо бусдын яриаг ингээд дэлгэрүүлээд яриад яг энэ ер нь бол зүгээр зарчмын зүйлсүүдийг анхаараасаа мэдээж одоо сая хэлсэнчлэн өөрөө ямар байсан зүйлтэй гэж харж байгаа юу? Эсвэл одоо үндэсний эвслийн засгийн газар бай гэдэг зүйлийг бас яриад шүү дээ. Энэ дээр та нар ямар байрсан бэ? Сая бол хамтарсан засгийн газрын асуудлыг бол ерөөсөө ярьсангүй. Энэ бол ерөнхий сайд одоо намын хувьд бол хэрвээ хамтрах бол баг хурлаараа хэлэлцэх бах. Тэгэхээр хэрвээ тийм шийдэл рүү явбал тэгж явах байхаа гэж бодож байна. Ер нь өмнө засгийн газрын гишүүдийг сонгохдоо
яг ямар одоо чанар гэдэг юм уу ямар ажлын туршлаган дээр одоо үндэслээд энэ хүнийг томилж байна гэдэг энэ байдлаа ер нь ил тод нээлттэй мэдээлж ирсэн ийм түүх ер нь байдаг юм болов а тухайлбал одоо бүхэл засгийн газар цайдын судалтад төрсөн мэт ийм хүмүүс бас байдаг штеп а түүнчлэн мянган орны даргыг сонгохдоо улсын хурлд нэг удаа болон түүнээс дээш удаа сонгогдсон бол мянган орны дарга болно ч гэдэг энэ мэдчлэн нөгөө бичигдээгүй дүрм тухайлбал үйлчлээд яваад байдаг ийм тохиолдол бас ажиглагддаг шүү дээ. За миний хувьд анх удаага одоо гишүүн бол сонгогдсон учраас яг өмнөх одоо ийм туршлага соёлыг сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ 126 гишүүнтэй парламентын 81 анх удаага сонгогдсон. Монгол Ардын намын бүлгийн 68 гишүүний 39 анх удаа сонгогдсон. Эдгээр гишүүд бүгд яг ижил тэгш Монгол Улсын их хурлын гишүүд. Жигсаалтаар байна уу, тойргоор байна уу, нас хүүс хамааралгүй хэдэн удаа сонгогдсон хамааргүй яг бид иргэдийнхээ төлөө ажиллах ёстой ийм одоо илч байгаа. Тэгэхээр бид энэ л зарчмыг ярьж байгаа. Өмнө нь тийм бичигдээгүй хууль дүрэн байсныг би мэдэхгүй. Одоо бид бол зарчмыг харин бичиж байна. Энэ акц шахалтыг юу гэдгийг эхлүүлсэн гишүүний хувьд танд санал тавил та засгийн газар орж ажиллах. За би энэ дээр одоо бас яг нээлттэй зарчим ярьж байгаа учраас ийм хардалт, сэрдэлт янз бүр юм байна. Надад санал тавил би засгийн газарт орж ажиллахгүй. Яагаад гэвэл энэ бол одоо ингээд нэг шантаж хийсэн юм шиг ийм юм. Би энэ одоо зүйлийг эхлүүлэхдээ ч яг ийм бодолтой байсан учраас энийг бол нээлттэй хэлье. Энэ бол эв санааны нэгдлийн одоо 30 гаруй гишүүд одоо эв санааны нэгдлийн байр суурь зарчим ярьж байгаа шүү. Та бүхэн маань энийг бас ойлгоорой. Санал суурь ярьж байгаа шүү. Ерөнхий сайд ер нь хэрхэн хүлээж авсан бай сая. Ямар байр суурь илэрхийлв? За ер нь гишүүд бол энэ болон за бусад яаж хэрхэн одоо доктортой засаглах уу яаж одоо хөгжлийн тодорхой асуудлууд дээр бас эмийн бүлэгийн төлөөлөл салбаруудын асуудлуудыг ч гэсэн маш тодорхой хөндлөө. Тэгэхээр нэлээд өргөн цар хүрээтэй одоо ярилцах хэлэлцүүлэг боллоо. Яг одоо ингэж хэлсэн тэгж хэлсэн гэж ярих нь бол зохимжгүй бах. Тэгэхдээ энэ шаардлагын одоо 3 дахь шаардлага буюу бид улс төрийн легитим хүлээн зөвшөөрөгдөх одоо байдлаа хадгалсан засгийн газрын бүрэлдэхүүн байгаасаа гэдгийг хүлээж авч Монгол Улсын ерөнхий сайд бол давхар дээлтэй бүрэлдэхүүнтэй засгийн газар байгуулах бодолтой байгаа илэрхийлсэн. Энэ шаардлагыг хүлээж авахгүйгээр юу гэдгийг өмнөхөө засгийн газарт ажиллажсэн сайдныг улиран ажилуулж ч гэдэг юм уу. Ингээд та бүхний тавьсан асуудлуудаас өөр хөлбөрөөр явах юм бол та бүхний хувьд дараагийн юм гэдэг юм ямар акц. Энэ нөгөө төлөвлөхгүй гэж би ойлгох гэдэг юм. Тэгэхээр ингээд нөгөө шантаж шиг сонсогдох гэдэг шүү дээ. Энийг авахгүй бол тэхгүй бол ч юм уу. Энэ бол зарчмын байр суурь. Эргээд үндсэн хуулийн заасны дагуу Монгол Улсын ерөнхий сайдын бүрийн эрхийн асуудал. Бид бүлгийнх нь одоо тийм хагас гишүүд ийм зарчмуудын асуудлыг л хүндэж байна гэж та бүхэн ойлгоорой. Та сая бас яриандаа шантаж гэлж шиг болно шүү дээ. Нэгдээ одоо энэ гарын секторсон 30 гаруй гишүүд, залуу гишүүдээс танхимаа бүрдүүлээч гэдэг ийм шаардлага харагдаад байна. Тэгэхээр энэ гарын секторсон гишүүдээс сая 3 гишүүний гэдэг юм уу сайдаар ингэ томилооч гэдэг ийм давхар шантажны зүйл явж гинүү гэдэг. Гэхдээ яг нөгөө талаар аливаа зүйл нөгөө олон талаас нь л харж байгаа. Би ч одоо тэгж зарим хүнд харагдчихыг үгүйсэхгүй. Тийм болохоор би одоо маш нээлттэй хэлж байна. Надад тийм санал тавьбал бол тийм зүйл байхгүй. Энэ зарчим бол бас мэрэгжил ур чадварыг харгалзсан олон нийтийн хүлээлтэд нийцсэн ийм засгийн газар бүрдчихэж бид энэ асуудлуудаа шийдэн штэ. Ер нь бол ажил урагшлах ёстой, ажил дэвших ёстой гэсэн ийм л одоо байр суурь байгаа шүү. Гишүүдээс одоо засгийн газарт орж ажиллахгүй бол хүлээлтэд нийцэхгүй гэсэн үг. Залуу гишүүд гэж бас битгий хэлээрээ. Яагаад гэвэл одоо сая бидний бүрэлдэхүүн дэрэгдэлгүй манай танхимын одоо хамгийн ахмад настай гишүүн. Би түрүүн хэлсэн шиг нас, хүүс, сонгогдсон тоо, хэлбэр бүс хамааралгүй бүгд Монгол Улсын их хурлын гишүүд шүү гэдгийг хэлье.